Амархан бас бодлогоосаа чи бэлгэн мэдчилж байна. Энэ удаагийн дугаараа та бүхэндээ би булчин уургах үйл явц болон түүний адал явдал гэдэг цувралынхаа номер 4 буюу хөлс гэж юу юм бэ? Хөлсний үйлчлэгээ гэж юу юм бэ гэдэг талаар товч мэдээлэл өгье гэж бодлоо. Нэгдүгээр хөлс нь хөлсний булчирхайнаас үүсдэг шингэн юм. Хөлсний булчирхай нь хоёр төрлийн биеинд байдаг бөгөөд нэг нь апокрин, нөгөөх нь экрин гэж байдаг. Апокрин нь болохоор хүний биений үстэй хэсгүүд буюу одоо сууг болон бэлгийн эрэхтэн хавцаа байрладаг байхад экрин нь болохоор бүхэл биеэр тархсан байдаг. Экрин гэдэг энэ хөлсний булчирхай бүхэл биеэр тархсан байдаг. Хамгийн гол зорилго нь бол одоо хүн спорт хийх ямар нэгэн хүний биеийн температур ихсэх үед хүн хөлөрч ус ялгаруулж ус нь уурсны эцэст хүнийг тэр температурын хэмжээг буцааж бууруулах дарах одоо биеийн температурын хэмжээг тохируулахын тулд экрин гэдэг энэ булчирхай бий болсон гэхүү дээ. За тэгээд экринээс ялгарсан хөлс одоо өөрөөр хэлбэл спортоор хичээлээд хүн булчингаа ажиллаж явах үед халуун дулаан илч ялгарна тэрнийг нь бууруулахын тулд одоо хөлөрч байгаа гэсэн үг. Тэр үед нь экринээс ялгарсан хөлсний 99% нь ус байдаг. 1% нь минерал одоо натрий, хлорид, калий тэгээд үүнээс гадна амино хүчлүүд, глюкоз бас шүхтэр энэ бүх зүйлүүд болохоор яг 1% нь байдаг. Тэгэхээр одоо та спортоор хичээлж байхдаа хэр их хөлөртгөө бас бодоод үзэх юм бол тэрнийх нь 1% л яг энэ эдгээр амин дэмүүдээ алдж байгаа гэсэн үг. Бас нэг жишээ хэлэх юм бол 1 литр хөлсөнд нийтдээ 1-ээс 1.3 грамм давс байдаг. Хоолны давс. Тэгэхээр одоо хөлсөөрөө давсаа их алдж байгаа гэж бодоод эсвэл хөлсөөрөө амин дэмээ их алдж байгаа гэж бодоод хүмүүс спортоор хичээлдэг хүмүүсүүд тэрнийхээ хэмжээг хэтрүүлдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд их байдаг. Бас саяхан над руу хүмүүс бичээд асууж ирсэн. Би ингээд ядраад байна. Яг энэ хөлсөөрөө маш их амин дэмээ алдаад ах шиг байна. Юу уувал зүгээр вэ? Юу хэрэглүүл зүгээр вэ гэд. Яг эцсийн яг хөлсөөрөө бол хүн бол нэг тийм ихийг алдахгүй. 1% гэдэг ч юм бол маш их хэмжээ биш. Ерөнхийдөө бол бэлтгэлийнхээ өмнө уурыг ихтэй хоол идсэн эсвэл бэлтгэлийнхээ өмнө уурыг бэлтмэл уусан эсвэл бэлтгэлийнхээ дундуур амино уусан хүмүүс бол тэр энэ алдагдлаа бүр хангалттай нөхөөд байгаа гэсэн үг. Тийм болохоор тэр дээр ерөөсөө санаа зовлтгүй. Харин тэрийг хэрэгжилж байгаа мөртлөөсөө ядраад байгаа гэд байх юм бол спортын хэмжээ нэгсэн юм уу эсвэл ерөнхийдөө тэр өдрийнхөө хоолны хэмжээ болон уурганы хэмжээ бүх юм тохироог байна л гэсэн үг. Бас нэг жишээ хэлэх юм бол одоо марафон буюу одоо 42 км тогтмол хөдөлгөөнтэйгээр гүйсэн хүн хөлсөөрөө нийтдээ 20 г амино алддаг. Тэгээ 42 км-ийг хүн гүйхдээ ерөнхийдөө дунджаар нэг жирийн спортын хүн бол нэг 3 цаг гүйдэг, зарим нь 4 цаг гүйдэг гэж бодох юм бол 4 цаг байнгын хөдөлгөөнтэй 4 цаг одоо бүх булчингууд байнгын хөдөлгөөнтэй байсны эцэст 20 г амино л хөлсөөр алдагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэрвээ фитнесээр хичээлээд жирийн 1 цаг 30 минутаар дасгалаа хийж байгаа хүмүүс бол тийм маш их хэмжээний амино бол хөлсөөр алдахгүй. Тийм болохоор тэр тал дээр та бүхэн санаа зовоод хэрэггүй гэсэн үг. Буцаад давсны талаар ярих юм бол одоо 1 литртэй 1 г давс хүн одоо алдж байгаа гэж бодохоор давсаа их алдж байна гэд бас давсныхаа хэмжээг хэтрүүлж болохгүй. Би та бүхэн давс гэж юу вэ гэсэн видео хийсэн байгаа тэрнийг бас үзээрэй. Ерөнхийдөө хүн спортоор хичээлдэг хүн өдөртөө 5-6 г давс нийтдээ идэхэд хангалттай байдаг. Тэгээд 5-6 г давс гэдэг нь болохоор одоо зөвхөн хоолндоо хэрэгжилж байгаа хоолны давс биш. Та бүхэн бодох хэрэгтэй талах хэдвэл талхан дотор давс байгаа. Тэгээд одоо ямар нэгэн үйлдвэрийн процесс давсан супермаркетаас худалдаж авч байгаа бүтээгдэхүүнүүд одоо чипс, эсвэл шарсан төмөс, эсвэл хям. Жишээлбэл хям гэх юм бол 100 г хямд 3 г давс байдаг дунджаар. Тэгж бодохоор давсаа бас хэтрүүлж болохгүй. Ерөнхийдөө өдөртөө хамгийн их дээлхэд нэг 10 г давс идэхэд хангалттай. Тийм болохоор та бүхэн тэр дээр бас анхаарай гэж зөвлөмөр байна. За ингээд та бүхэнд тодорхой хэмжээгээр хөлс гэж юу юм бэ гэдэг талаар товчхон мэдээлэл хүргэсэн гэж бодож байна. Хөлсөөрөө та бүхэн бол аминогоо бол маш их хэмжээгээр алдж байгаа биш. Тийм болохоор тэр тал дээр санаа зовох ямар ч хэрэггүй. Харин ерөнхийдөө өдөртөө аминогийнхаа хэмжээг яг тохируулаад явах юм бол болно гэсэн үг. За амжилт.